За ингээл таксинаасаа буугаад алхаж байсан чинь шууд юм гайдтай жуулч таарлаа. Тэгэхээр бид хоёр ерөөсөө ингээ гайдын дагаа явчих гэж бодлоо. Тэ. Яагаад вэ? Тэ бид хоёрыг бас гайдалж байгаа. Ууч гайд нэм үү найз хүн нэм үү гэж. Тэрээ зах нэг л эйгүү болоо явж та да. Гайд нэлгүй дээ. Тэр уул зүүн гартлынх нь ихтер нь баймаар. За завирсан ингээ гайд маань гайгүй газар хөргөж өгөх байхаа. Өмнө гайд маань те. Тэгэл дагаад явчих. За ингээд үүдээр нь орж ирж байна. Гадна талаас хашаан дотор нь орж ирсэн байгаа. Хашаан дотор нь орж ирсэн байгаа. Одоо тэгээ бүр дотор нь ороод ямар байх вэ харцгаая. Grand Palace хааны ордон нь Бангкок хотынхоо зүрхэнд байрладаг. 218,400 м2 бүхий хэмжээтэй байгууламж юм. Байгууламжийг 1782 онд Рама хаан үүсгэн байгуулсан юм байна. 150 жилийн турш зөвхөн хааны өргөө шүүх танхим байгаа зогсохгүй засгийн газрын удирдлагын байр байсаар иржээ. Тухайлбал 5, 6 доддугаар Рама хаадууд өөрсдийн ордноо байгуулж тус ордноос гарсан байдаг бол 8 дугаар Рама хаан 1945 онд энэхүү ордонд Таиландын хаант төрийг буцаан авчирчээ. Гэвч дараа нь түүний дүү 9 дугаар Рама хаан тус ордноос гарч Читралада ордонд суужээ. Сүүлийн үед бол эх ордонд эзэн хааны гэр бүлийн товчоо, эзэн хааны нарийн бичгийн алба зэрэг байгууллагууд байрлан ажилладаг байх нэ. Хааны ордон нь өрөнд орны уран барилгын өв соёлыг нэг дор үзүүлэх, Таиланд хэв шинж, Италийн уран барилгын архитектурыг хослуулан барьсан байдаг. Ордон дотор хүлээн авалтын танхим, хаан ширээнд засах ёслолын танхим, зочид хүлээн авах ёслолын танхим гэх мэт орд харш буддын сүм хийдүүдээс бүрдсэн байдаг. Таиланд улс нь алтан мөнгөний баялаг ихтэй тул энэхүү хааны ордонд 8-аас 24 хүртэл каратын алтаар хийсэн зүйлс маш их байдаг. Мөн эзэн хааны өмсгөлийг алтаар оруулсан байдаг бөгөөд халууны, сэрүүний, борооны үйлрэлд өмсөх зориулттай юм 3 янз байдаг байна. За эзэн хааныг эзгүүд угсаа залгамжлах хүн энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Хааны ордон буддын сүм болсон энэхүү газар нь ард түмнийх нь хувьд хамгийн хүндэтгэлтэй газар учраас тийм ёс бус зүйлс хийх юм үйлдэл гаргахыг хатуу хориглодог. Бас зарим хэсгүүдэд юм зураг авахыг хориглодог байгаа. Өнөө цагт бол энэхүү газар нь аялал жуулчлалын салбарт маш том хувь нэмэр оруулж байгаа. Хүн тэгээд очиж байгаа жуулчдын зайлшгүй очиж үзэх ёстой газруудын нэг болоод байгаа. Маш олон жуулчтай очдог ийм газар байна. Үнэхээр алтлаг газар байна өө тий. Энэ зай хараа. Тэгэхээр алтлаг сая дотор нь орж үзсэн. Тэгээд дотор нь зураг авах уурлах ирэх байхгүй юм билээ. Tendré que veremos.
Исламдар нь явах үед бол ингээ ерөөсөө хүмүүсийг замаасаа холдуулаад явчихдаг юм байна. Зам тавьж өгөөл